Монгол улсад тэгээс 18 насны 11,835 тусгай хэрэгцээтэй хүүхэд байдаг. Тэдний ердөө 65% нь албан болон албан бус боловсролд хамрагддаг. За иймээс тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын тусгай олимпийн хорооноос Special Dance 2026 улсын аврах шалгаруулах бүжгийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд 206 хүүхэд оролцсон нь өмнөх жилүүдийнхээс 70%-аар нэмэгдсэн байна. Хүүхдүүд бүжгийн спортоор хичээлэх нь дасгал хөдөлгөөн болдог байна. За мөн сэтгэл зүйд нь эргээр нөлөөлж нийгэмшигт нь тустай байдаг байна. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хувьд бүжгийн спортоор дамжуулж өөрийн дотоод ертөнцийг нээдэг. Бүжгийн аян хянал нь тэдэнд тайтгарал, тайвшрал олгодог байна. Мөн олон шин найзтай болж өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдгийг хэллээ. Сэмэнэ. Бүжгийн спортоор хэдэн жил хичээлж байна? Одоо 3 жил болж байна. Манай хөөрхөн бүссэн манай гайвс. Миний 어떻게 소 팅 안클라라 안돼 이제 Эцэг эхчүүдийн хувьд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг нийгэмд ад үзэгдэхээс сэргийлж цоож таалганы цаана үлдээх нь цөөнгүй. Гэвч энэ нь хүүхдүүдийг бүх зүйлийг гэрээрээ төсөөлж нийгэмд гарахаас айх айдастай болгодог байна. Иймээс хүүхдүүдийг ирээдүйд нийгэмшигт нь бэлдэж олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд тэднийг оруулж байх нь чухал байгаамаа. Би бол өдөрт нэг 10-15 минут заавал давтуулдаг. Ерөөс нэг ч хоног алгасуулж болохгүй. Тэгж давтуулдаг байхгүй. Тэрэндээ хараад өөрийнхөө юу яадаг байхгүй. Одоо юухээр яг өөрөө яг тэрийг яг бүжгэндээ яг анхаарлаа төвлөрүүлдэг байхгүй. 15 минут 20-30 болоод төвчлээ жоохон залхуураад байдаг байхгүй. Тэгээ 15 минут нэг өдөрт заавал тогтмол тэгвэл амжилтанд хүрнэ гэж би бодоод байгаа юм. Тэгээд ерөнхийдөө спорт урлаг хоёроор л давхрал хөгжүүлдэг юм да. Тэгээ заавал дан бас урлаг бүжиг гэхгүй тэгээ спорт ч бас хэрэгтэй байд юм байна. Бид маань тэгэл нэг 2 хоног өнжөөчих юм бол тэгээд хөдөлгөөнөө бүр мартаал тэгээд ахаад ихнээс нь бүжиглээд ирдэг. Тийм болохоор байнгын ингэж ер нь бас тууштай жилдээ ер нь ингэж нөгөө бүжиглүүлж байх хэрэгтэй. Заавал нөгөө бүжгийн тэмцээнд орно гэдгээрээ биш. Ер нь бол энэ бүжгийн хөдөлгөөн спорт юмнууд ч айгүй оюуны бэрхшээлтэй хөвгт ер нь бол даунчиг юутэй хөвгтүүдэд бас нөгөө нэг айгүй юм төлөвшөг ийм юунд оролцож байгаа. Тэгээ бас нөгөө хөгжмийг ингэж гоё сонсож ингэж тайвшрах тэр олон нөгөө давуу талууд байгаа. За бидний бол зорилго бол юун төрөнд хүүхдүүдийг одоо чөлөө цагаа зөв боловсруулах тэр тусмаа одоо оюуны онцгой хөгжилтэй хүүхдүүдийн спорт урлагийн маш өндөр мэдрэмжтэй байдаг. За тэгээд энэхүү одоо хөтөлбөрийг энэхүү үйл ажиллагааг одоо өргөн цар хүрээтэй болохонд бол байнгын давтамжтай одоо үйл ажиллагаануудыг хийх нь зүйтэй байдаг. Тэгээд одоо энэ тэмцээнд тусгай хэрэгцээтэй хүүхдүүд нийгэмд тэгш оролцохыг хүсэж байна. Иймээс эцэг эхчүүд багш нар тэднийг дэмжиж урамшуулах хэрэгтэй. Мөн олон нийтийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж авьяас чадварыг нээж хөгжүүлэх нь зүгтэйг онцолж байлаа.